За бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл бол санхүүгийн тайлангийн загварчлал гэсэн хичээл байна. За юуны өмнө хичээлээ эхлэхээс өмнө та бүхнээс нэг асуултыг асууя. За санхүүгийн тайлангийн загварчлал гэдэг талаар та бүхэн тодорхой хэмжээний ойлголттой байгаа бах. Гэхдээ энэ санхүүгийн тайлангийн загварчлал хийхийн гол зорилго нь юу байж болох вэ? За нэгдүгээрт нь бизнесээ сайн ойлгож авах, хоёрдугаарт нь эрсдлүүдээ сайн ойлгож авах, гуравт нь бизнесийн төрөл бүрийн үнэлгээ хийх гэж байна. За та бүхэн дотроо бодоод энэ асуултанд хариулаарай. За ерөнхийдөө бол санхүүгийн тайлангийн загварчлалын хийхийн гол зорилго нь бол бизнесийн төрөл бүрийн үнэлгээ хийхэд оршдог юм аа. За санхүүгийн тайлангийн загварчлалаар та бүхэн энэ слайдын дараа харж байгаа бах. Ерөнхийдөө бол нөгөө ирэх жилүүдэд ирээдүйн төсөөлөл хийж байгаа гэсэн үг. За энэ бизнес маань, энэ компани маань хэр ашигтай байх нь вэ? Хөрөнгө оруулалт хийх юм бол үр ашигтай байх нь гэдгийг нь үнэлэх зорилготой байдаг. За маш олон төрлийн үнэлгээнүүд хийж болно. За тэгээд ихний ээлжинд бид нар яах вэ гэхээр ерөнхийдөө Excel ч юм уу програм хангамжтаар борлуулалтын орлогоосоо эхэлж тооцоолоод борлуулсан барааны өртгөө тооцсон. За ирээдүйд ирэх жилүүд 2025, 26, 27, 28, 29 он жилүүдэд ерөнхийдөө бизнесийн зардал маань ямар байх нь вэ? Ашиг маань ямар байх нь вэ? За мөнгө урсгалын үлдэгдэл маань хэд байх нь вэ гэдгийг тооцоолоход санхүүгийн загварчлалын тооцоол оршдог байгаа. За тэгээд санхүүгийн загварчлалаа гаргасныхан дараагаар яах вэ гэхээр бид нар бол ерөнхийдөө хөрөнгө оруулалтын үнэлгээ ч юм уу, компанийн үнэлгээ ч юм уу, хувьцааны үнэлгээ хийж байгаа тохиолдолд дотоод өгөөж яваа гэдэг ууийг тооцоолдог, цэвэр үнэгийн үнцнийг тооцоолдог. За хөрөнгө оруулалт маань эргэн төлөгдөх хугацаагаа мөн тооцоолох боломжтой байдаг. Тэгэхээр энэ харьцаа үзүүлэлтүүдийг тооцоолсноор ямар үр дүнтэй байдгийг бэ гэхээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргана, санхүүгийн шийдвэр гаргахад бид нар зорж хийдэг гэсэн үг. За тэгэхээр энэ санхүүгийн загварчлалыг хэрхэн хийх вэ гэдэг талаар өнөөдрийнх нь хичээлийг үргэлжлүүлэн ярив. За хичээлийн агуулга маань дараах хүрээнд байгаа. За санхүүгийн тайлангийн загварчлалын удирдгал хэсэг, санхүүгийн тайлангийн загварчлалын үе шатууд нь ямар үе шатууд байдгийг, за орлого үр дүнгийн тайлангаа хэрхэн загварчлах уу, мөнгөн үйлгээний тайлангаа хэрхэн загварчлах уу, балансаа хэрхэн загварчлах уу, за тэгээд салбарын нөлөө болон санхүүгийн загварчлал хийж байгаа шинжээчийн хувьд ямар асуудлууд тулгарч болох уу, тэрийг санхүүгийнхаа загварчлал хэрхэн тусахгүй гэдэг талаар авч үзнэ. За санхүүгийн тайлангийн загварчлалын гол зорилго нь бол бизнесийн төрөл бүрийн үнэлгээ хийхэд оршиж байгаа. За төрөл бүрийн үнэлгээ гэдэгтэр юу хамааруулж ойлгохгүй гэхээр хөрөнгө оруулалтын үр ашигын шинжилгээ хийж болно. Компанийн үнэлгээг үн цэнийг тооцоолоход мөн ашиглаж болно. Хаалттай болон нээлттэй компанийн хувьд аль алин дээр нь ашиглаж болно. За хувьцааны үнэлгээт мөн ашиглаж болно. За эснаар болон мэдрэмжийн шинжилгээг үргэлжлүүлэн санхүүгийн тайлангийн шинжилгээнд дээр үндэслээд хийж болно. За бусад зорилгоор энэ санхүүгийн загварчлалыг хийж болно. Магадгүй хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татгаж байгаа бол бизнес төлөвлөгөөнийхөө судалгааг хийгээд бизнес төлөвлөгөөгөө бичснийхаа хажууд нь санхүүгийн загвар моделийг гаргаж ирээд ирээдүйн үр ашигын тооцоололоо харуулах юм бол илүү хөрөнгө оруулалт татах боломж нэмэгддэг. Тэгэхээр нөгөө санхүүгийн тайлангийн загварчлал маань маш олон зорилгоор ашиглаж болно гэсэн үг. За санхүүгийн тайлангийн загварчлал дараах үе шатуудтай байна. За тэгэхээр хамгийн эхлээд бол бизнесээ ойлгохоос санхүүгийн тайлангийн загварчлал маань ихтнэ гэсэн үг. За тэгэхээр энэ бизнес маань ямар орчинд үйл ажиллагаа явуулж байгаа юм? За биднээсийн ашиг орлого, борлуулалт, зардалд ямар хүчин зүйлсүүд гол нөлөөлж байгаа. За ямар бизнес вэ гэдгийг ойлгож авснаар санхүүгийн тайлангийн загварчлал маань эхэлнэ гэсэн үг. За үүний дараагаар орлого үр дүнгийнхаа тайлангийнхаа төсөөллийг ирээдүйд хэдийн хэмжээний ашигтай ажиллах уу гэдгийг тооцоолохоос эхэлнэ. За үүний дараагаар мөнгөн урсгалын тайланг бид нар мөн гаргана. За яг бэлэн мөнгөөр бидэрт ирэх жилүүд хэдийн хэмжээний мөнгө орж ирэх юм бэ гэдгийг тооцоолно. За орлого үр дүнгийн тайлан болон бэлэн мөнгөнийхаа тайлан дээр үндэслээд балансынхаа ирэх жилүүдийн төсөөллийг гаргаж ирнэ гэсэн үг. За балансын төсөөлөл гаргаж ирж байгаа гол шалтгаан нь яг гэхээр ирэх жилүүд биднэрт их усрын дутагдлалд орох нь уу? За эсвэл эдүүдэлд орох нь уу? За тэгэх юм бол дутагдлалд орох юм бол нэмж хувьцаа гаргадаг ч юм уу, зээл авдаг ч юм ингээд их усрын дутагдлыг нөхнө гэсэн үг. Илүү гарсан тохиолдолд бид нар зээлээ төлнө гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар санхүүгийн шийдвэрүүдийг гаргахад бид нар тусалдаг гэсэн үг. Эхний байдлаар санхүүгийн загварчлалын тайлангаа гаргасныхаа дараа салбарын нөлөөлөл болон эрсдлийн үнэлгээ хийн. За энэ дээр яах вэ гэхээр ямар салбарт тухайн бизнес маань үйл ажиллагаа явуулж байна, ирээдүйн хандлага нь ямар байна. За ямар үзүүлэлтүүдийг энэ салбарын нөлөөллөөс хамааруулаад өөрчлөх үү гэдгийг бас шийдэх боломжтой байдаг. За тэгээд эцэст нь яах вэ гэхээр санхүүгийн тайлангийн загварчлал буюу өмнөх слайдер үзүүлсэн Excel ч юм уу програм дээр хийсэн санхүүгийн загварчлал маань бэлэн болно гэсэн үг юм аа. За орлогын тайлангаа хэрхэн таамаглах вэ гэж байна. Тэгэхээр орлогын тайланг таамаглахад 3 янзын арга байгаа. Нэгдүгээрт нь top down, bottom up, hybrid гэдэг. Top down гэдэг нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох дотоодын бүтээгдэхүүнийг компани борлуулалтын орлоготой харьцуулан регрессийн шинжилгээ хийгээд үүн дээрээсээ үндэслээд компанийнхаа борлуулалтын орлогыг төсөөлж явах юм бол энэ маань дээрээсээ доошоо буюу top down арга болно.
bottom up гэсэн approach байгаа. Bottom up approach арга гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр компани түүхэн мэдээллүүдийг ашиглаад ерөнхийдөө бол борлуулалтын төсөөллийг хийж байгаагаа бид нар бол одоо тухайлсан одоо компанид дээр бол дооргосон дэшээ явж байгаа борлуулалтын орлогын таамаг гэж нэрлэдэг. За айл ал аргыг нь хослуулж одоо хийж байгаа бид нар hybrid буюу холимог арга гэж нэрлэдэг. Ямар байдлаараа борлуулалтын орлогоо таамаглах вэ гэдэг аргаас сонгоод ер нь ихэвчлэн бол холимог аргаар явдаг. За тэгээ борлуулалтын орлогын таамаглалыг бол эхний ээлжинд хийн. За борлуулалтын орлогын таамаглалаа хийснийхэн дараагаар яг үгээр борлуулсан бүтээгдэхүүний уртгийг таамаглалыг хийдэг. Энэ дээр яг үгээр бохир ашигны маржин хэд байх вэ? Борлуулсан бүтээгдэхүүний өртг нь борлуулалтын орлоготойгоо харьцуулахад хэдэн өв байх вэ гэдэг одоо төсөөллүүдээ гаргаж ирнэ. Түүхэн одоо дундаж мэдээлэл дээр үндэслээд борлуулсан бүтээгдэхүүний уртгийг тооцож болно. За мөн борлуулсан бүтээгдэхүүний өртгийн янз бүрийн аргуудаар одоо бүтээгдэхүүний уртгийг тооцоолоод энэхүү одоо санхүүгийн загварчлалтаар орж ирэх боломжтой байгаа. За үүний дараагаар яг үгээр биднээс хувьд үйл ажиллагааны зардал, хувьсах болон тогтмол зардлууд, за маркетингийн зардал, цалингийн зардал, түрээсийн зардал гэх мэт бусад зардлуудаа ерөнхийдөө бол тооцоолж төсөөлөл хийн гэсэн үг. За тэгээд хүүний зардал зээл авсан байх юм бол хүүний зардал маань хэд байх вэ? За татвар төлөх юм бол татврын зардал хэд явах вэ гэдэг бүх зардлуудаа ирээдүйд одоо 5 ч юм уу 10 жилээр хөрөнгө оруулалтын хугацаанаас хамааруулаад бид нар бүгднийг тооцоолох шаардлагатай болно гэсэн үг. За үүний дараагаар яг үгээр энэ бүгдийг тооцоолсны дараагаар орлого үр дүнгийн тайлан маань таамаглал маань бэлэн болно гэсэн үг. Ер нь бол дунджаар нэг 5-аас 10 жилийн хугацаатайгаар орлого үр дүнгийн тайлангаа ирээдүйг харсан байгаар хийж төлөвлөнө. За орлого үр дүнгийн тайлангаа одоо таамагласны дараагаар яг үгээр орлого үр дүнгийн тайлангаас бид нар одоо дараагийн шатанд яг үгээр мөнгөн үйлгэнийхэн тайлангийн таамаглалыг хийдэг. За энэ маань яг үгээр мөнгөн үйлгээний тайлан маань үйл ажиллагааны мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал, санхүүгийн мөнгөн урсгал гэсэн 3 ангиллаас бүрддэг байна. Үйл ажиллагааны мөнгөн урсгал ерөнхийдөө компани өдөр тутмын үйл ажиллагаанаас хэдийн хэмжээний одоо бэлэн мөнгөөр одоо ашиг орлого орж иж байна гэдэг тооцоолол орж ирдэг. Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал дээр яг үгээр компани маань үндсэн хөрөнгө худалдаж авах, зарах болон үйл ажиллагаагаа тэлж байгаа байдлын одоо мөнгөн урсгалууд нь орж ирдэг. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн урсгал дээр компани маань зээл авах юм бол одоо санхүүгийн мөнгөн урсгал маань нэмэгдэнэ. Зээлээ төлөх юм бол санхүүгийн мөнгөн урсгал маань багасна. За тэгээд ерөнхийдөө үйл ажиллагааны мөнгөн урсгалаараа хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагааг санхүүжүүлж чадж ийнэ ирээдүйд харах зорилготойгоор энэ мөнгөн үйлгэнийхээ таамаглалыг хийдэг байгаа. Тэгээ мөнгөн үйлгэний тайлангийн таамаглал маань ерөнхийдөө бас дунджаар нэг 5-аас 10 жилийн хугацаанд хийн. Гэхдээ компани онцлог бизнесийн циклээс нь хамааруулаад энэ одоо төсөөлөл маань өөр жилүүд нь ондоо байж болно гэсэн. Ер нь бол 5 жил. За орлого үр дүнгийн тайлан болон мөнгөн үйлгэний тайлангаа ирээдүйд 5-аас 10 жилээр таамагласны дараагаар энэ маань бүгдөө Excel дээр одоо тоогоор ороод ирнэ гэсэн. За үүний дараагаар яг үгээр балансын таамаглал буюу хөрөнгө өр төлбөр эзний өмчөд маань одоо эх жилүүдэд ямархуу байх юм бэ гэдгийг бид нар тооцоолох шаардлагатай болно. Тэгтээ яг үгээр таамагласан орлого үр дүнгийн тайлан мөнгөн үйлгэний тайлангаа ашигладаг. За балансын таамаглалаа хийхдээ орлого үр дүнгийн тайлан мөнгөн үйлгэний тайлангаас гадна одоо балансын түүхэн харьцаа үзүүлэлтүүдийг бид нар мөн ашиглаж болно. Үйл ажиллагааныхаа түүхэн харьцаа үзүүлэлтүүдийг ашиглаж болно. Балансын түүхэн харьцаа үзүүлэлт гэдэг маань юу вэ гэхээр хэрвээ тэр тухайн компанийн хувьд одоо баланс нь нээлттэй байх бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд одоо үндсэн хөрөнгө маань нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байна. Бэлэн мөнгө маань нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байна. Гэх мэтчлийн харьцаа үзүүлэлтүүдээр нь үндэслээд бид нар балансынхаа таамаглалыг ирээдүйд хийх боломжтой байна. За үйл ажиллагааны түүхэн харьцаа үзүүлэлт гэдэг дээр ямар үзүүлэлтүүд байж болох вэ гэхээр борлуулалтын орлогыг хуваах нь нийт хөрөнгө байж болно. Тэгэхээр одоо нэг одоо хөрөнгө маань хэдийн хэмжээний борлуулалт бүтээж байгаа юм бэ? Өнгөрсөн хугацаанд хэдийн хэмжээний борлуулалт хийжсэн бэ гэдэг харьцаа үзүүлэлтийг нь ашиглаад ирээдүйд борлуулалтын орлогоосоо одоо компанийн нийт одоо хөрөнгийг бас төсөөлж таамаглах хийх боломжтой байгаа гэсэн. За энэ бүгдийг нэгтгэсний үндсэн дээр одоо эх жилүүдийн балансыг бид нар гаргана. За балансаа гаргацсан орлого үр дүнгийн тайлангаа төсөөлсөн мөнгөн үйлгэнийхэн тайлангаа төсөөлсний дараагаар яах вэ гэхлээрээ за салбарын одоо хүчин зүйлс маань биднээсийн тооцоололт одоо хэрхэн нөлөөлөх вэ гэдэг судалгаа хийн. За энийгээ салбарын судалгаа гэж нэрлэдэг. За салбарын судалгаанд дээр хамгийн их өргөн ашигладаг арга бол Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ байгаа. Энэхүү 5 хүчин зүйлийн шинжилгээ маань дараах 5 одоо ангиллаас бүрддэг. Нэгдүгээрт нь орлуулах бүтээгдэхүүний аюул тухайн салбарт хэр байна? Түүхийд нийлүүлэгчийн үн тогтоох хүч хэд ямар байна? За худалдаа авагчийн үн тогтоох хүч нь ямар байна? За тухайн салбарт өрсөлдөөн хэр байна? За шинэ өрсөлдөгч зах зээлд нэвтрэхэд учрах саад нь ямар байдаг гэдэг энэ 5 шалгуур үзүүлэлтэд бид нар тухайн салбарынхаа одоо шинжилгээг хийдэг гэсэн. За орлуулах бүтээгдэхүүний аюул одоо өндөр байх юм бол юу гэсэн үг вэ гэхээр ирээдүйд одоо тухайн бизнесийн борлуулалтын орлого маань буурах аюултай байгаа гэсэн үг. За түүхийд нийлүүлэгч үн тогтоох хүч нь өндөр байх юм бол ирээдүйд одоо түүхийд нийлүүлэгч маань өндөр үнээр бид нар түүхийд бараа материал
нийлүүлэх улмаар борлуулсан бүтээгдэхүүний өртгийг одоо нэмэгдүүлэх гэж магадгүй гэсэн одоо төсөөллийг хийх боломжтой болно гэсэн үг. Худалдаа авахч өндөртөгч өндөр байх юм бол бид нар одоо борлуулах байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх юм бол хэрэглэгч нар худалдаж авахгүй байх магадaltaй байна гэсэн. Салбар дотроо одоо компаниудын хооронд өрсөлдөөн байх юм бол өрсөлдөөн өндөр байх юм бол бид нар одоо бараа бүтээгдэхүүн үнийг нэмэгдүүлэх боломж маань бага байна хумигдана гэж үздэг байгаа. За шинэ өрсөлдөгч одоо зах зээл дээр шинээр орж ирэхэд учрах саад бэрхшээл нь бага байх юм бол яг үгээр биднээсийн одоо борлуулалтын орлогод ирээдүйд бас сөргөөр нөлөөлж болох юм а гэдэг таамаглалуудыг хийдэг гэсэн үг. За ингэснээр яг үгээр нөгөө боловсруулсан байгаа орлого үр дүнгийн тайлан, мөнгө үлгээний тайлан, балансын одоо таамаглалуудаа энэхүү одоо салбарын шинжилгээнд дээр үндэслээд баг зэрэг өөрчлөлт засварлтуудыг хийдгээ. За санхүүгийн загварчлаа гаргасныхаа дараагаар бид нар одоо тэрийг маань санхүүгийн шинжээж одоо хийж байгаа гэсэн үг. Тэгээд энэ санхүүгийн шинжээч маань өөрөө хувь хүн учраас тухайн одоо санхүүгийн загварчлалаа хийхдээ бас алдаатай хийсэн байх магадaltaй байдаг. За энэ алдаатай хийсэн байх дээр одоо ямар одоо хувь хүнийх нь хувьд одоо хүчин зүйл нөлөөлдөг юм бэ гэхээр дараах одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг гэсэн үг. Нэгдүгээрт нь over confidence буюу өөртөө хит итгэх байдал нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө санхүүгийн шинжээч нь миний одоо тооцоолсон санхүүгийн тайлан маань одоо их сайн болсон гэдэг бодолтой байж болохгүй гэсэн үг. Тэгэхээр яг үгээр нөгөө бусад хүмүүсийн санаа бодлыг тусгаж одоо энэ алдаа дутагдлаа залруулах боломжтой байна. Хоёрт нь confirmation буюу одоо вакуумчих гэж байгаа. Зөвхөн одоо өгсөн мэдээлэл дээр үндэслээд ирээдүг төсөөлж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл нь яг үгээр тухайн санхүүгийн шинжээчийн одоо харж байгаа өнцгөр одоо хийгдэж байгаа. Цуглуулсан мэдээлэл дээр үндэслэж байгаа байдаг. Тэгэхээр буруу байх магадлал бас байх учраас бусад одоо санхүүгийн шинжээж тухайн компанид хамааралгүй хөрөнгө оруулалт сансартаа бас ярилцаж одоо өөрийнхөө нэг вакуумчлсан орчин одоо задлж өгөх юм бол илүү нөгөө санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүүгийн тайлангийн загварчлал маань илүү үр дүнтэй болох боломжтой байна. Гуравт нь консерватизм буюу хуучинсаг байдал гэж байна. Шинэ мэдээлэл гарч ирэх болгонд одоо тэрийг нөгөө санхүүгийн тайлангийн загварчлал дээр тусгахгүйгээр за хуучин мэдээлэл дээр хитрхи их одоо зууралтаж одоо үнэн гэж бодох нь бас нөгөө нэг санхүүгийн тайлангийн загварчлалаа буруу гарах бас нэг алдаанууд болдог. Тийм учраас энэ дээр шинэ мэдээлэл одоо орж ирэх юм бол мэдээлэл тоонуудаа өөрчлөөд илүү одоо загвараа сайжруулах боломжтой байна гэсэн. Дөрөвт нь illusion of control буюу одоо бүх зүйлийг хянаж чадна гэсэн ойлголт байдаг. Энэ маань яадаг вэ гэхээр одоо санхүүгийн шинжээч маань илүү их олон мэдээлэл цуглуулад олон хүчин зүйлийг одоо загвартаа оруулснаар ирээдүг одоо бодиттой тоомоглож чадна гэсэн одоо итгэл үнэмшил төрхийг одоо illusion of control буюу хянаж чадна гэсэн үг байдаг. Хэдийгээр одоо ирээдүг харж байгаа төсөөлөл дээр төсөөлж байгаа боловч тэр маань ирээдүг бид нар таамаглаж чадахгүй. Тийм учраас ерөнхийдөө бол нөгөө хитрхи их олон хүчин зүйл ч юм уу хитрхи их одоо тооцоол хийж одоо цаг хугацаа алдтаар чугал үзүүлэлтүүдэд одоо санхүүгийн тайлангийн загварчлалтад оруулаад санхүүгийн тайлангийн загварчлал хийх юм бол илүү үр дүнтэй байдаг. За тавд нь representative буюу харах үндэс гэж байна. Тэгэхээр одоо санхүүгийн шинжээч маань одоо тухайн компани дотор нь ажилладаг хүн үү, гадна ажилладаг хүн үү гэдгээс шалтгаалаад тухайн бизнесийг үнэлэх үнэлэмж нь ондоо байдаг. Тэгэхээр нөгөө аль үнцгээс харж ийна гэдгийг санхүүгийн загварчид хийж явах явцтай бол бодож санаж авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өөр талын өнцгөөс нь харж одоо тухайн бизнесийн санхүүгийн загварчлалыг хийгээд үнэлгээ хийх юм бол илүү үр дүнтэй болох боломжтой байдаг гэсэн. 6-ад нь base rate neglect гэж байна. За үндсэн одоо магадлалыг хаахрахгүйгээр зөвхөн одоо тухайлсан компани мэдээлэл дээр үндэслэж одоо санхүүгийн загварчлал хийх нь бас алдаа дутагдал болдго юм а гэж байна. За эдгээр санхүүгийн шинжээчтэй холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой энэ алдаануудыг гаргахгүй байх тал дээр санхүүгийн шинжээч маань өөрөө ажиллах хэрэгтэй болдог байна. За санхүүгийн тайлангийнхаа загварчлалыг хийхдээ орлого үр дүнгийн тайлангаа гаргацсан, мөнгөн үйлгээний тайлангаа гаргацсан, балансыгаа тайлангаа гаргацсан. За салбарын нөлөөллүүдийн шинжилгээнүүдийг одоо санхүүгийн загварчлалтад тусгасны дараагаар инфляцийн нөлөөллийг бид нар санхүүгийн тайландаа тусгаж өгөх хэрэгтэй байдаг. За тэгэхээр инфляц гэхэлэр яг уу гэхэлэр борлуулах байгаа бүтээгдэхүүн маань үнд нөлөөлнө. За бүх зарлуудад нөлөөлнө, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт маань нөлөөлнө гэсэн. Тэгэхээр энэ борлуулалтын орлого гэдэг маань юунаас бүтдэг вэ гэхээр борлуулж байгаа тоо хэмжээ болон борлуулах үн хоёрын үржүүр маань борлуулалтын орлого болдгоо. За тэгээд ерөнхийдөө бол эргэлтийн мөрөөс харах юм бол үн нэмэгдэх юм бол борлуулалтын тоо хэмжээ буурна. За тэгэхээр энэ мэдрэмжийг хэмждэг одоо коэффициентийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр үнийн мэдрэмжийн коэффициент гэж нэрлэдэг. Үнийн мэдрэмжийн коэффициент гэдэг маань 1% үнийн өөрчлөлт ногдох тоо хэмжээний өөрчлөлтийн хувийг тооцоолж гаргаж ирдэг байна. За яагаад энэ үнийн мэдрэмж чухал байдаг юм бэ гэхээр тухайн одоо ирээдүйд компани борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг одоо тодорхой хэмжээгээр нэмнэ гэх юм бол тоо хэмжээ нь буурах магадaltaй байдаг. Тэгэхээр тэр тоо хэмжээний
бууралтыг одоо тооцоолсны үндсээр борлуулалтын орлогоо илүү бодиттой тооцоолох боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр бид нар инфляцийн нөлөөллийг бүх зардлууд дээрээ одоо тооцоолж засвар хийнэ гэсэн үг. Санхүүгийн тайлангийн загварчлалын хугацаа нь ерөнхийдөө ямар байх ёстой юм бэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө хөрөнгөний үнэлгээ хийж байгаа тохиолдолд дунджаар 5 жил байхад боломжин гэж үздэг. Гэхдээ энэ маань нийтлэг байгаа. Гэхдээ тухайн бизнесийн цикл буюу мөчлөг нь ямар байна? Тухайн компанийн онцлог нь ямар байна? Дээрээс нь одоо санхүүгийн тайлангийн загварчлал хийж байгаа шинжээж хүн маань яах вэ гэхээр өөрийн гэсэн одоо ямар хугацаанд хийвэл оновчтой вэ гэдэг сонголтууд байгаа гэсэн. Энэ сонголтуудыг авч үзсний үндсэн дээр санхүүгийн тайлангийнхаа шинжилгээний хугацааг нь тогтоож өгөх ёстой байдаг. За хугацааг нь тогтоож өгнө гэдэг нь яах вэ гэхээр дэлгэрэнгүй тайлан бол нэг 5 жилээр гараад 5 жилээс хойш одоо компани ашиг орлогыг terminal value буюу үлдэх хүртэг гэдгээр тооцож болно гэсэн үг. Ерөнхийдөө тухайн компаниг өнөөдрөөс эхлээд ирээдүйд одоо үйл ажиллагаагаа зогсоох хүртэл нь хэдийн хэмжээний одоо ашиг орлоготой ажиллах уу, мөнгөн орлого орж ирэх үү гэдгийг тооцоолдог. Гэхдээ ер нь бол нэг 5-аас 10 жилийн хугацааных нь орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, балансын одоо дансуудыг нарийн тооцоод үлдсэн одоо хугацааны 6-аас дээш жил ч юм уу 11-ээс дээш хугацааных нь ашиг орлого мөнгөн урсгалыг ерөнхийдөө бол terminal value үлдэх хүртэг гэдэг аргаар тооцоод оруулж ирэх юм бол илүү үр дүнтэй цаг имцэн байж болно гэсэн. Санхүүгийн загварчлалын тайлангийн загварчлалын хугацааг хэрхэн тогтоох вэ гэхээр одоо бизнесийн цикл дээр нь компанийн бизнесийн мөчлөг дээр үнэлж тооцоолоо гэх юм бол компани борлуулалтын орлогын трендийг харна. За борлуулалтын орлогын трендээс хараад одоо сэргэлт нь дунджаар хэдэн жилийн хугацаанд явдаг юм. За тэгээд борлуулалтын орлого нь одоо нэмэгдэж тэлэлт нь хэдэн жилийн хугацаанд явдаг юм. За тэгээд борлуулалтын орлого маань өсөлт нь эдид удаашрдаг юм. За бас борлуулалтын орлого маань дунджаас хэдийн хугацаанд доошоо ордог юм бэ гэдэг энэ бүх одоо циклийн хугацаануудын нийлбэрүүдийг авч үзэх юм бол тэр маань одоо өгдөг чинь 6 жил ч юм уу 7 жилгээ гараад ирэх юм бол 6-7 жилээр илүү нарийсгсан одоо санхүүгийн тайлангийн загварчлалыг хийгээд 8 дахь жилээс нь эхлээд одоо үлдэх хүртгээ аргаар тооцох нь илүү оновчтой байдаг гэсэн үг байгаа. За тэгээд анхаарал хандуулж сурсанд баярлалаа. Бүгдэнд нь ад жаргал, амжилт хүсье.